Сайн байцгаана уу? Тархиа өөрчлөлт сургалт сонирхогчид болон Сувдаар энзэнд орж подкаст сонирхогчтой өдрийн мэндийг хүргэе. За манай аппликейшнийг бол нэлээд олон хүн ашиглаж сурж байна. Гэхдээ одоо хүртэл аппликейшнийг хэрхэн татах, хэрхэн бүртгүүлэх, хэрхэн аппликейшн дээр хичээл худалдаж авч суралцах талаар хүмүүс маш их асуулт асуусаар мэдэхгүй байсаар байгаа учраас илүү дэлгэрэнгүй алхам тутмаар нь та бүхэн зааж өгье гэж энэ бичлэгийг хийж байна. За хамгийн түрүүнд бид App Store ч юм уу эсвэл Play Store руугаа орно. Аппликейшн татаж авдаг тэр үндсэн аппликейшн руугаа орно. За ингээд тархиа өөрчилгээд нэрийг бичнэ. Бичгтээ бол кирилл үсгээр бичсэн ч болно, юм латин үсгээр бичсэн ч болно. Би ингээд латин үсгээр бичиж үзүүлье. Тар хэ и гэд за авахд App Store дээрээс ер нь бол манай аппликейшны нэр гараад ирдэг. Гэхдээ бүтнээр нь бичээ үзүүлье. Тархиа өөрчилгээд бичнэ. За ингээд хайлт дарахад бол манай аппликейшн ингээд гарч ирж байгаа. За ингээд тархиа өөрчил аппликейшнаа татаж авангуудаа нээн бид нэр open дээр нь дараад нээн. За тэгэхэд тархиа өөрчил аппликейшнаа өмнө татж байгаагүй хүмүүстээр бол энэ бүртгүүлэх гэдэг товч орно. Өмнө нэвтэрч орж исэн өөрийн гэсэн хаягаа үүсгэсэн байгаа бол нэвтрэх гэдгээр нь орно гэсэн. За бүртгүүлэхэд юу хийхийг харъя. Хамгийн дөрөнд Facebook дээр байгаа өөрийнхөө жинхэнэ нэрийг бичнэ. Энийг яагаад бичих хэрэгтэй гэхээр жишээлбэл манай сургалтын суугчдын групп байдаг. Энэ групп руу орохын тулд би ер нь бол нөгөө Facebook групп руу орох хүмүүсийн нэрийг энэ тархиа өөрчил аппликейшн дээрх нэртэй тулгаж хардаг гэсэн. Ингээ энэ дээр бол жинхнээсээ Facebook нэрээ бичсэн зүгээр мэйл хаягаа бичнэ. Нууц үгээ зохиож бичээд утасны дугаараа бичээд ингээд бүртгүүлэх гээл дарахад л таны бүртгэл үүсчихнэ. За ингээд бүртгэлээрээ ороод ирэхээр манай энэ сургалтын одоо төрлүүд байгаа. Эхлээд бол гишүүнчлэл. За энэ гишүүнчлэл бол ингээд нөгөө манай бүх сургалтанд 7 удаагийн давтамжтай явдаг хүмүүст бол илүү их ашигтай ийм сонголт байдаг. За дараагийнхан сургалтууд гэдэг ийм ер нь англиар гарч ирнэ. За гар утсан дээр бол ингээд 2-2-ороо харагддаг. Тэгэхээр гар утсан дээр бол одоо яг энэ шиг ингээд хажуу тийш нь гүйлгээд харахад бол манай бүх сургалтууд харагдана гэсэн үг. За манад одоогоор бол ингээд тархиа өөрчил сургалт гэд нэмэгдэн 3 сарын тархиа өөрчил сургалтын эрх нэмэгдэн ингээд ганцаарсан сургалтын байгууллагын ингээд гих мэтчлээ ингээд сургалтууд маань ингээд зарлагдсан байгаа, бүртгэж байгаа сургалтууд маань энд бүгд харагддаг гэсэн үг. За сургалтын суугаад та манай бясалгалуудыг бас нэгээр худалдаж авч болно. Бясалгалууд бол энд байгаа. За жишээлбэл ингээд ийшээ ороод дараад ороход ингээд бүх мэдээлэл нь байж байгаа тийм энэ сургалт бясалгал сургалтын энэ үргэлжлэх хугацаа, үн төлбөр, за тэгээ энэ доор нь тайлбар гэх мэтчлэн байдаг. Ороод уншаад худалдаа авалтаа хийнэ гэсэн үг. За энэ бол манай одоо подкастууд байгаа. Төлбөртэй төлбөргүй янз бүрийн подкастууд байгаа. Та бүхэн ороод сураарай. За ингээд саяны энд ингээд харагдсанчлан сургалт авахтаа дарж ороод эхлээд сургалтынхаа мэдээлэлтэй сайтар танилцсан. Энд бол ингээ мэдээллүүд нь үнэн эхлэх хугацаа, дуусах хугацаа гэх мэтчлэн байгаа. Худалдаж авахтаа жишээлбэл энэ дээр дарахад танаас энэ эрүүл мэндийн сургалтыг худалдаж авах үгээ тийм ингээ дарахад бол нөгөө онлайн банк буюу одоо хаан банкны, голомт банкны ч юм уу эсвэл нөгөө нэг онлайнаар төлбөр төлөх тэр QR код гарч ирнэ. Шууд банк руу чинь өсөрч ороод банкны чинь аппликейшн руу өсөрч ороод энэ төлбөр хийгдэх юм аа. За ингээд энэ мэтчлээ ингээд худалдаад авчихсан сургалтаа бид нар хаанаас харах вэ гэхээр энэ доор хэсэгт эхлэл хэсэг миний сургалт гэдэг ийм хоёр хэсэг байгаа. Тэгэхээр миний сургалт дээрээ дарахаар энд бидний худалдаж авсан бүх сургалтууд ингээ харагдчихэдэг гэсэн үг. Тэгэхээр жишээлбэл одоо энэ тархиа өөрчил энэ 7 дугаар анги гэдэг ингээд та бүхэн ингээ дараад орохоор энэ сургалтанд байгаа бүх одоо нөгөө нэг хичээлүүд маань энэ дээр ингээ нэгээр харагдчихэдэг. Тэгээд ийшээгээ ороод жишээлбэл дараад бясалгалаа сонсно үзэн гэх мэтчлэнгээр ингээд манай хичээлүүд маань энэ ч ингээ явдаг байгаа шүү. За Zoom link авах тохиолдолд Zoom link маань бас энд ингээ ороод ирдэг байгаа. Одоо энэ байна жишээлбэл Zoom link гэдэг те. Тэгэхээр энэ Zoom link-ын дээрээ дарахаар Zoom аппликейшн руу нүсэрж ороод Zoom-ээрээ хичээлдээ орно гэсэн. За энэ мэтчлэн манай аппликейшнийг хэрэглээд та бүхэн сургалтандаа өргөнөөр хамрагдаарай. Баярлалаа. Баяртай.